Наасан мэт өглөө минь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний ерөнхий эмчлийн эмч баяраа байна. Хүүхдийн эмчлийн эмч мэргэжлэр одоо 9 дэх жилтэйгээ ажиллаж байна. За цөмөр өнөөдөр миний хүүхдийн эмчлийн нэг өдөртөө танилцъя. Сайн бацхан өглөө минь сайхан амарцсан. За энэ манай нэрэ үздэг өрөө байгаа. За өнөөдөр урчин яралтайгаар 3 дугаар амарчхаас эмчлийн холбогдлоо нэрээр ирсэн байна. За тэгээ цөмөр хөхтөө үзье. За. Тайван. За манай нэрэ. За манай нэрэ өнөөдөр хандрлын 28 хоногтой. За. Шинжилгээнд дээр болохоор цус багталттай ирээд ижил бүлгийн цусныг удаа сэлбэгдсэн. Хүүхд нэгдүгээр бүлгийн цус. Энэ болохоор шөнийн рентген тийм. За энэ нэрэ маань хоол усруулсан байгаа ч ихтэй. Хотоодны булчингийн гарах хэсгийн нэрсэлтэй хөхт байна. Яаралтай журмаар хагалгаанд орох нэ. За тэгээд одоо ингээд манай эмчтрийн үзэл тойр үзлэг хийж байгаа. За энэ хөхтөө очиж танилцуулъя цөмөр. За баяраа эмч нэрэ дээр сая үцөөхтэй ярих уу? За тэгээ. Сая нэрэ дээр урчин амгалан амарчхаас хамдал одоо 28 хоногтой гүйцэд нэрэ үзлээ. Зөвхөн хойшлуу шихүү заалтаар дурангийн аргаар пилоромиотоми хаалга хийгсэн саналтай байна. Сайн байна. Энэ 28 хоногтой онцлогч чинь гэж чинь. Оргын хагалгаанд яралт орох саналтай. Нэг нэрэ орно шүү. Ихэвчлэн хүмүүс бэлдсэн байна. Хойшлосгүй заалтаа хавлуулсан байна тий. 5 хоног хавсан өчтөр. За манайхаа нэрээ ирсэн шүү. Ам үзэлтүүд халбчих. 02-ыг авчих тий. Өөргөн тайван юм байна. Чи толгой дээр хандины авах хэрэглэн суцаа шалгач. Өглөөний үтс нэрага одоо хойшлуушгүй зурмаар дурангийн аргаар хотоодны гарах хэсгийн булчинг сэтэлж тэлэх мессажл орох чинь. Нэраа маань унтцсан бэлэн болцсон байна. Одоо мэслийн багийнхаа ерөнхийдөө хаалганд орох гээд хүүхдээ бэлтчихэд гар угааж байна. Одоо өнөөдөр бол мөнгө жаргал эмч, өнөр жаргал эмч хоёртой хаалганд орно. Эдэг шилжүүлэх мессажл хүүхдэд 2011 оноос улсын 1-р төвлөлтөй бас хамтарч хийсэн байдаг манай аймгийнхаа. За 2022 оноос эхлээд манай аймаг болон улсын 1-р төвлөлтийнхаа хамтарч бас нийт 15 тохиолдолд амьд донороос эдэг шилжүүлэх мессажлыг амжилттай хийсэн. Сая сарын өмнө тэгэхэд 14-15 дахь тохиолдлуудыг амжилттайг одоо хүүхэд нь эмийн эмчилгээндээ гарцсан байж байгаа. За миний хувьд ч гэсэн өөрөө бас энэ хүнд өвчнөр өвдөд 2023 онд улсын 1-р төвлөлт дээр 209 дэх тохиолдолд болж амьд донороос эдэг шилжүүлэх процессд өөрөө өвчтний хуваар ороод энэ том бас ямиг даваад гад ирсэн байдаг байгаа. За тэгээд улсын 1-р төвлөлт болон 1-р төвлөлтийн эртний шилжүүлэх баг эхнээсээ эртний шилжүүлэх багийн хамт олондоо бас баярлж явдагаас хэлмээр байна. За манай тасгийн үүсэл хөгжил бол 1956 оноос эхлэлтэй тухайн үедээ Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн бакалаврт сурж байсан эмч Балжир эмч анхны хүүхдийн амбулаторийн үйлчлэгийг хийж эхэлсэнтэй холбоотой 1956 оны 5 сарын 7-нд тухайн үеийн эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар манай засаг бол анх байгуулагдсан байгаа. Тухайн үед 18 ажилтнтай, 40 ортой, 2 эмчтэй ингэж байгуулагдсан байсан. Энэ дотроо чихмар хоолой, эрүүл нүрийн нүдний эмс засал, мэдээг гүйцэтгэх хаалганы нэгдсэн засаг, чэйжний эмс засал,
бөөрийн эмс засал хамгийн сүүлд бол энэ онд бол мэдрэлийн эмслийн засаг бол салбарлан хөгжөөд байна. Одоо манай засагт бол 10 эмч, 15 совилогч, 3 туслах ажилтнтай ийм өргөн хамт олон болсон. За саяны нэрэ мэстэл маань дурангийн аргаар сайхан амжилттай сайхан хийлээ. Нэрэ мэстэл бол өөрөө бие даасан маш том шинжлэх ухаан байдаг. Хүүхдийн мэслийн ерөнхийдөө үндэс суурь нь нэрэ мэстлээс холбоотой гэж үздэг байгаа бид нар. Манай хаалганы өрөөнүүд ерөнхийдөө 24 цагийн турш байнгын үйл ажиллагаа явуулдаг байгаа. За одоо ингээд миний хувьд бас дараагийн хаалганууд маань хүлээж байна. За та бүхэн миний нэг өдөртөө надтай хамт байсанд маш баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.